Тэгэхээр мангас болсон бэршээлээ. Тересаг дуусчихад юу вэ? Ямар сайхан мэдрэмж вэ? Жохон өсөөд байх чинь гэдэс дотор идмэрч юм шиг. Дотор нь толгоогоо хийж байгаад хэрчин бүрийг нь амтрахын идэх юмсан. Гэж үлдсэн хэд рүү алхаж эхлэхэд анхудаа сэрсэн нэгнийг харсан шулуунууд гайхаж байх зур урдан илдэйлэна. Дарилт хийсэн боловч сэрсэн чөтгөр зүүн гарыг нь барьчихсан. Зогсож байснаа өөрийнх нь юмаа үлдээж болохгүй шүү. Аваарай, Еленасан. Гэд зүүн гарыг нь зүглүүлээ шийдчихэдэг. Энд чинь харин сэрээд нилээн өөрийгөө мэдэрчихсэн хөндөй гар болчихгүй яав. Ной София хоёр дайраад ирэхэд тэдний шууд сөлбөд шилжиж очиод Еленаг завчаа. Пришила энэ зугаатай ажлын дараа өсөж байна гэж хэлснээр Клэрийн зүг алхаад эхэллээ. За арайчтай түүнийг арай алчихгүй илгүүдэ гэж бодтол харин манай гарыг хүнч гэж тоож үзэлгүй хажуугаар нөнгөрөөд нисээд явдаг. Клэрийг амьд үлдсэнийг нь мэдэж байсан хэрнээ л бас битгий үхэрэй л гэж бодоод байлаа шүү бас. Хөөхөн охин хууртаж амиа алдсан Тересагийн толгойг тэрвэрч байлсаар байлтана. Охин тосгоны гудамжаар Тересагийн толгойг тэрвэрч алхасаар мөнгө хураагчийг олж очиод надад Тересагийн бие мах бод цусыг өгөөч гэж гуйн энэ ангид усна. Буцаад цаг хугацаа одоо үед ирж нэгэн охиныг юм хөөж байхад 3 шулам гарч ирнэ. Түүнийг авраад хотод очиход Клэр 4-ийг нь устгахчихсан. Нөгөө 3 гүйцэж ирээд тосгонд 5 юм байсан. Чи нэгийг нь үлдээж хариуцлагагүй загналаа гэдэг. Клэр танд ирж байгаа зүгт явж байсан учраас миний цооцоосноор амжина гэж бодсон. Нөгөө шулам нь энд ховдог араат нь нуугдаж байх магадaltaй гэсэн. Бидний эртэл чи хүлээх ёстой бай. Самд Аз дайрсан байна. Чиний энэ дураараа үлдлийг дээш нь мэдэгдэнэ гэж хэлээд яваад өгнө. Манай хүн ховдог араатан гэдгийг сүмд байсан Йома гэж л ойлгосон байдаг. Мөнгө хураагч түүн тайлбарлаж өгнө. Ховдог араатан гэдэг нэр нь зөвхөн иргэдийн амд амьдсан ярианаас гаралтай яг үнэндээ байгууллагад тэднийг сэрсэн нэгэн гэж дууддаг юм. Чи зүгээр л сэрсэн нэгэнтэй тулдахыг хүссэн юм шүү гэж тулгадаг. Клэрийн өнгөрсөн травмаан сэргиж бодлогошрох зур үргэлжлүүлэн тайлбарлаж өгдөг. Сэрсэн нэгэн бол тэд бүгд хуучин манай гишүүд байсан. Маш удаан энэ дэлхийд амьдсан Йоманууд гэж ойлгох хэрэгтэй. Чи Пришилагийн толгойг хүсэж байна уу? Мартах хэрэгтэй. Тэр бол сэрсэн нэгэн дундаач маш хүчтэйдээ орно. Түүнтэй тулгарвал чамд өглөөс өөр юу ч тохиолдохгүй. Клэр яриаг нь таслаж хэрвээ Пришилаг устгах даалгаар ирвэл яах вэ? Мэдээж байгууллага түүнийг устгахын тулд хүч гаргахад бэлэн. Одоогийн дугаар 1-2 энэ асуудлыг шийдэх хангалттай хүчтэй. Ямар ч эрэнд баатар байдаг шүү дээ. Гэвч тэр баатар нь чи биш нь харамсалтай. Тэгснэ чамааг сэрсэн нэг агнах багт нэгтгэлээ. Эндээс баруун зүгт 2 хоногийн газараас хүсэлт ирсэн. Шулуунууд очсон ч үсээр л байсан гэж мэдэх юм байна. Чи тэнд очиж өөрийн хэр хэмжээгээ мэдэж ав. Нэг бол үх, нэг бол хязгаараа дав гэж байгаа юм шиг л даалгавар өглөө. Тосгоны гудмаараа алхаж байтал нэг хар хувцтай гай замчиж баг цуглах газарт авчирдаг. Мань хүн хамгийн сүүлд нь ирсэн. Сэрсэн нэг агнах баг ингээд бүрдлээ. Манай хүнийг энэ 3-7 хоног хүлээж гисэн байдаг. Яагаад тэгэхээр хүүхэд дагуулж яваа болохоор шүү дээ. Захад сууж байсан 2 нөхөр нь шуулд элдвэдэж эхэлдэг. Замчилж ирсэн гай Мирия чамд үлдээлээ гэд гарахад Хелен Дэни ойлж шууд өгөнд нь орж суудаг. Тэгэхээр Мирия бол энэ хэдийнхэн дунд хамгийн хүчтэй гэсэн үг. Иймэрхүү гайгүй хайртай байгаа нь бас яамаа да те. Мирия байдлыг шууд гартаа авч танилцуулж эхэлнэ. Маргааш өглөө Фаборо ууланд байрлах сэрсэн нэг агнах даалгавар эхэлнэ. Тиймээс эхлээд өөрсдөө танилцуулж сэрсэн нэгэнтэй тулдаж байсан туршлагатай эсгээ нэг нэгээрээ хэлээд яв. Миний нэрийг Мирия гэдэг энэ багийг толгойлох болно. Байгууллагын зэрэглэл 6 сэрсэн нэг 7 удаа устгах даалгаврыг биелүүлсэн туршлагатай. Тэгэхээр ялцчгүй багийн ахлагч байхаар туршлагатай чадвартай нэг юм. Миний нэр Хелен, зэрэглэл 22, сэрсэн нэг устгах туршлага байхгүй. Миний нэр бол Дэнэв. Байгууллагын зэрэглэл 15, сэрсэн нэг устгах даалгаварт 2 удаа явж байсан туршлагатай. Миний нэр бол Клэр. Сэрсэн нэг устгах даалгаврын туршлага байхгүй. Зэрэглэл 47 гэсэн чинь бусд нь бүгд гайхастай. Хелен Дэнэв сонсонгуудаа шоолж инeen ийм чадвартай хүнтэй уулзна гэж зүудэлцэж явсангүй. Раки түүнийг өмөрч түүнийг битгий шуул гэхэд Хелен чи мэддэггүй юм уу аль би тайлбарлаж өгье. Чихэн ашиг. Тэднийг их газар бүрээс энэ даалгаварт татан оролцуулж байгаа. Зарим нь алагдаж шинэ гишүүд нэмэгддэг. Нутаг бүрээс нэг дайчид бүгд өөрсдийн хүчийг илтгэх дугаартай. Тэрийг нь зэрэглэл гэдэг. Түүний зэрэглэл нь хэдвэ? Тийм ээ 47. Бяцхан хүмүүс нийт 47 их газар байдаг. Тэгэхээр тэр дайчид дундаа хамгийн сул дорой нь гэсэн үг. Энэ нөхөрч дээрээс сардсан зэрэгдэв харсан бас л муухай зантаагаар юм те. Ракиг даалгавар дуусах хүртэл хүлээх буудалд ирчихсэн. Ширээн дээр баахан гу хацгаад намайг явахаар энийг хүсснээр ашиглаарай. Хүү чи хэд хоног даалгавраа гүйцэтгэх юм? 7 хоног баха. Тэгвэл би энийг л авъя гэд 3-ыг суглаж аваад хариуд нь чи заавал эсэм минь эргэж ирэх амлалт өг. Битгий дэмий юм бод миний хэлсэн үгэнд итгэж байгаа үстэй. Би худлаа ярьдаггүй.
Маргааш өглөө нь болж тосгоны хаалган дээр цугларч даалгавртаа хөдөлж эхэлнэ. Замдаа явж байхад Хелен өдөөд л Дэни үгээр хатгаад л Мирия нам болгоод л нэг тиймэрхүү байдалтай борон талхсаар нэг агуу олон эндээ хоноглож маргааш зорьсон газартаа очихоор болдог. Амарч байтал Мирия Клэр рүү сэлмийг нь шидэж гараа дээр чадварыг чинь туршиж маргаашийн тулааны төлөвлөгөөг гаргана. Тэгэд жоохон спарринг хийхээр болдгийн. Мэдээж хэрэг дуртай Хелен Дэни хоёр ч юугаараа дутав. Мирия Клэрийн байгууллагын зэрэглэлд итгэхгүй байх нэг шалтгаан байгаа юм байна. Анх уулзахад яг л хамгийн хүчтэй Клемор миний өмнө зогсож байгаа юм шиг л мэдрэмж төрсөн. За алив эхлэе. Дайраад ир. Би амхандаа за манай Клэрч дугаар 6-тай овоол үзэж байна даа гэж бодтол Хелен тэр ч үнэхээр онцгой юм аа. Дэни тийм ээ. Тэр ч үнэхээр онцгой муу юм аа гэж авдیں۔ Мирия яагаад хамгийн хүчтэй зогсож байгаа юм шиг санагдсныг жоохон байж байгаа тайлбарлая. Түр санчаарай заяа. Клэр ээлдээ алдаж тулаан өндөрлөө. Мирия за болсон унтаж амар. Маргааш даалгавар гарах ирч хүчээ олж ав. Гээ цаашаа алхахад манай хүн цаа талд нь ядраад шууд газар тухайн алдаад унаад өгнө. Тересагийн хөдөлгөөнийг зүүдэлсээр өглөө болголоо. Унсан газартаа тэр чигээр унтаад өгсөн байдаг. Нөгөө гурав нарийн хэдийн бэлэн болчихсон мань хүнийг сэрэж байдаг. Хелен Дэни хоёр бол муулж өдөхөө бол мартахгүй. Хурдан бэлэн бол арчаагүй амтан байна. Тэд замдаа гарч явсаар даалгавар захиалагдсан Фаборо ууланд ирлээ. Цаанаас хөөе энд байна. Та нарыг хүлээж байла Клеморчуудаа гэсэр нэг гай урдаас нь тосоод ирж явдаг. Би Лидо тосгоноос явнаа. Бид энэ удаагийн хүсэлтийг өгсөн юм аа. Замчилж өгье гэсэнд Мирия шууд элдээс уулан далааж хоёруваахад бусдын гайхаж нэрээр нь дуудан нөгөө гай чинь шууд ёмо болж хуураад энэ тэрүүгээр харайж гарлаа. Тэрүүхэн хооронд Мириад шархан хүч амтсан байх ба даалгаварт ирсэн сэрснийг нь өөрөө тэднийг угтаад авч. Энэ бас нэг онцлогтой. Энгийн нэгэн сэрсэн нэг юм биш, эрэгтэй сэрсэн нэг юм байна. Энэ бол байгууллага биднийг шууд үхэл рүү түлхсэнтэй адилхан гэдэг. Фаборо уулнаас нэлийн зайн тэнд юу болж байгааг ажиглахаар ажил олгогч Галатиа гэх Клеморыг дагуулад ирчихсэн. Ууланд болж байгаа зүйлийг мэдрүүлэхээр дуудсан байдаг. Энэ Галатиагийнх нь хүч нь болохоор бусдыг мэдэрч чадахгүй маш хол зайнаас юм авраг мэдрэх чадaltaй юм лээ. Нэг тип. Энэ Галатиан байгууллагын дугаар 3. Тулаан ихэлсэн тэр мөчөд эрэгтэй сэрсэн нэгэн Дэнивийн зүүн гарыг мөртөө хавт бод зохиж нөхцөл байдал маш ноцтой болж хуурна. Хелен уурандаа автаж болгоомжоо дайралт хийхэд араатан болтож хариу дайрахад хазар Клэр урдуур нь орж араатны дайралтыг зогсооход түүнийг хилээрээ ороож аваад шидчихлээ. Хелен юм өчөөс суллаж гараа сонгон чиний олон гартаа байгаа нь өгөөдөс хүргэж байна. Гэт 3 гарыг нь тасдчихлаа. Эн чинь харин овоо хөөрхөн үү? Араатан тасарсан гараа шууд буцаад сэргийн дахин гараа сунган дайрахад нөгөө хөрхрөө унсан Дэнив өсрөн гарч ирэн түүний гарыг дахин тасдлаа. Араатанд бол ганц 2 муу гар бол юу ч биш л дээ. Харин Дэнивийн хувьд эдгэх чадвартай байдаг. Тасарсан гар мөрийг нүдэн дээр нь ургуулж байдаг. Тагнаж байгаа хоёр тэнд хүчтэй нэг юм авраа. Хоёр дундаж нэг маш бага авраа. Мөн нэг асар их авраа байна. Мэдээж манай хүнэлдээ тэр маш бага нь. Ажил олгогч тэр бол эрэгтэй сэрсэн нэгэн байгаа юм. Тэгэхээр энэ багийг албаар эрэгтэй сэрсэн нэгэн гэдгийг нь хэлэлгүй дутуу мэдээлэл өгч хөл рүү түлхсэн мэт болж харагдаж байгаа юм. Байгууллага эрт үед эрэгтэй дайчдыг бүтээдэг байсан боловч бүтлгүйцсэн. Тулааны чадвар дээр бол биш ч гэсэн эрэгтэйчүүд нь маш хурдан хязгаарыг давж ёмоочийг хянаж чаддаггүй. Сул талтай байсан учраас эрэгтэй дайчид бүтээхэ болсон. Тэр араатан бол тухайн үеийн үлдэгдэл. Тийм учраас байгууллага энэ алдаан дээр ажиллаж эмэгтэй дайчдыг бүтээдэг болсон юм. Араатан та нар том зүйлийг мэдэхгүй байна. Яагаад байгууллага та нарыг над руу явуулсан гэж бодож байна? Мирия нэг зүйлийг бодож цочирдох үед Галатиа нэг авраа эмх замраагүй гайхаж цочирдсан байна. Илүү ойртвол наривчлалтай мэдэж болно. Даалгавар олгогч бид үүнээс илүү ойртож болохгүй тийж мэдчихнэ. Тийм учраас л чамайг дуудсан юм байхад л болно. Араатан ярих цаг дууслаа. Одооноос та нарт жинхэнэ цөхрлийн амтыг мэдрүүлэх болно. Клеморууд ч бэлэн байдалд орсон боловч Араатан илүү хурдан байлаа. Дэнивийн гидсэн зон Клэрийг сөлбөж Хелений ар нурууг нь ханс татхад Мирия ганцаараа зогсоогороо үлдсэн байв. Араатан түүнийг хамгийн хүчтэйг нь мэдсэн болохоор үлдээж зүгэрлийг мэдрүүлж түүнтэй зугаацгаар шийдэж. Дайцад хүчтэй байхгүй бол амьд гарахгүй. Гарлаач удаан амьдрах. Амьдрахын тулд ухаантай бас хүчтэй байх хэрэгтэй. Хэд ухаантай бол бас удаан амьдрахгүй. Би бол эрт цагт эрэгтэй дайчин байсан нэгэн. Илүүчгүй дутуучгүй урт удаан амьдарч намайг агнахаар ирсэн болгоныг устгах болно. Мирия хөдөлж шархацсан Дэнивийг эхлээд зөөж түүнээс холдуулан түүний байдлыг дүгнэдэг. Шархаа эмчилж эхэлсэн боловч хүчээ их ашигласан болохоор түүнд 5% амьд гарах магадлалтай. Араатан түүний хөдөлгөөнийг харж чадахгүй зогсож байсан газар руу дайралт хийхэд хий үзэгдэл гарган болтож Клэр дээр очиж түүнийг аван Араатнаас дахин дайралт ирэн зэрэглээ гаргаж Хеленийг ч бас сугдчихсан Дэнивтэй нийлүүлээд хэвтүүлдэг. Хелен бас хүн шархацсан түүнд амьд гарах мөн 5% магадлалтай. Тэд тулаанд тус болж чадахгүй өөрөө л аргалах хэрэгтэй болох нь гэсэн дүгнэлтэнд хүрдэг. Араатан түүний чадварыг ойлгож хэдхэн хормын дотор гэрлийн хурдаар хөдлөж байна. Чиний зэрэглэл чинь нэг оронтой байх. Ямар ч дайснаас хурдан хий үзэгдэл Мирия гэдэг нь чи юу? Гэд бүр нэр очиг нь мэдэж байдаг. Мирия өөрт нь нэг их цаг үлдээгүйг ойлгон
Яма хүчээс суллан байрлаа. Хэд хэдэн шарх өгч байхдаа зэрэгцэн Хелен Клэр хоёр сэж. Клэр тэр хүчээ анханасаа гаргаагүй нь биеийн хүч оюун санааг нь их ядраадаг байх. Тийм учраас л тулааны эгзэгтэй мөчөд хэрэглэх гэж байсан байх. Мөн тэр энэ хөдөлгөөнөө дахиад 10 үгүй ээ 20 удаа л ашиглах нөхцөлтэй байж магадгүй юм. Хелен чи юм уу 47 дугаар зэрэг юм байж ич юугаа дэмий чалчаад байгаа юм. Чи юу мэддэг юм? Мирэгийн хүч нь шавгагдаж эхэлж араат нь барьчихдаг. Араат нь зүгээр л би чамайг хязгаартаа хүрхийг чинь хүлээж байсан юм. За тэгэхээр одоо чамайг яаж тамдалдаг юм лээ гэснэ. Хилээ сунган духыг нь нэг долоосноо. Хэвлэг рүү нэвцэлбээд Мирия орилж тарчилж Хелен тунд туслах гэж босох гэсэн ч шархаад ирэхгүй юу ч хийж чадахгүй байгаадаа цөхөрч байтал цөхрлөө иймхэн зүйлийн дараа юу би жинхэнэ хүчтэй дайсан жинхэнэ цөхрөл ямар байдгийг мэднэ. Энэ бол юу ч биш. Араатны анхаарлыг татаж түүн рүү алхаж эхлэхэд араатан хүртэл чи хамгийн суган юм байж ич юугаа чаддаг юм бэ гэд баслаа. Араатан довтлсон боловч онож чадахгүй байна. Шулам чөтгөргүй бөгөөд шок. Клэрийн юу хийгээд байгааг Мирал ойлгож байлаа. Тэр Йома авраага байж болох хамгийн бага хэмжээнд нь хүртэл дарж түүнээс ирж байгаа бүх Йома аврааг мэдэрснээр Клэр зүгээр нэг алхаад байгаа юм биш. Дайралтыг нь яг хаана ирэхийг нарийн мэдэж бултаад байгаа болж таарав. Мирия дотроо тэр надтай спарринг хийж байхдаа бүх Йома авраага дарсан байхад миний дотор байгаа аврааг унших гэж оролдоод байсан юм байна. Тэгээд л тэгж их ядраад ухаан алдаж. Нөгөө талд араатан бүр стресстэж онооч ношоо гэж бүр тийрч байдаг. Мирия их авраатай мөн сэрсэн нэгэн бүх авраагаа чөлөөлсөн байна. Тийм учраас тэдний эсрэг тулдах төгс арга. Магадгүй тэр зөвхөн сэрсэн нэгэнтэй тулдахын тулд бэлдэж ирсэн гэж юу? Клэр тулаад ирчихсэн эхний дайралтаар нэг гар, хоёр дахь нь хуруу, гурав дахь нь хил, дөрөв дахь нь хүзүүрэн дүртэл хоёгийг нь нэвтэлж чаддаггүй. Йоо яг дуусах нь уу гэж бодлоо шүү дээ. Клэр бүтлгүүцсэн шийдэглээ нэг сайн хүртлээ. Мирия шархаа даран босож ирээд чи зөвхөн авраа уншихтаа л сайн. Тулаанд шилжихэд мэдрэмжээ алдаж байна. Йома авраагаа суллаж байхдаа чи түүний аврааг унших хэрэгтэй. Чамд одоо асар их бэлтгэл хэрэгтэй гэдэг нь харагдаж байна. Босон ирж тулаан хоёр эсрэг нэгээр байдал өөрчлөгдлөө. Араат нь шалдаа бууж төр хүлээгээрээ надад танаас өгөх мэдээлэл байна. Гэж анхаарлыг нь татан газар доогуур нь дайралт явуулахад манай хоёр нэгэн тэрчийг авч өөрсдийгөө мэдэрч эхэлсэн байлаа. Тэд эрэхтэй сэрсэн нэгнийг ялж чадлаа. Их гоочлоод байсан Ленев Хелен хоёр хөвцөр байгаад л таарлаа шүү. Нөгөө талд Галатия даалгавар олгогчд 3-8-д гарсан байна. Нэгнийх нь 8 дээсэн 4 дээр байна. Сонин юмдаа тэр араатан онцгой нэгэн байсан. Их хурдан байлаа шүү. Энэ гар одоо яг хинийхэн ч талд байгаа юм шүү. Бүү мэд. Нэг ёсны энэ дөрвд сул тавьсан юм шиг байна. Дэнийг өөрийнхөө бүх хүчийг гараа эдгэхэд зарцуулчихсан болохоор шархаа сайн эдгэж чаддаггүй. Мирия түүний амнаас маш эгзэгтэй үедээ байна. Түүнийг хөв тавиланд нь даадахаас өөр замгүй. Мөн та нараас асуух нэг зүйл байна. Өмнө нь сэрэг шахсан тохиолдол байгаа юу? Клэр тийм ээ надад байгаа. Бид бүдийн мэдэж байгаагаар сүмд болсон тулаанаар сэрэг гэж байхад нь ракет тэрвч буцаагаад энгийн болгосон да. Хелен би тулааны үед сэтгэл хөөрөлтөд автан 70% авсан. Гэхдээ яаж буцаж чадсанаа бол мэдэхгүй байна. Дэнэвч мөн адил өөрийнхөө хязгаараа мэдэх гэж оролдох үедээ тийм нөхцөл байдал орж байсан. Мөн энэ дөрвийн хувьд бас нэгэн адил тал бий. Энэ бол тэд бүгд энгийн иргэдтэй болон үйлчлүүлэгчтэйгээ ямар нэгэн байдлаар холбоотой байсан. Мирия сэрсэн нэг устгах 3 дахь даалгаврын үеэрээ сайн найзыгаа сэрсэн байсныг нь устгасныхаа дараа мэдэж сэтгэл хөдлөлөө хянаж чадалгүй хязгаараа давж сэрэх төгсөн байдаг. Хамгийн их асуудал тарьдаг шулмуудыг энд цуглуулж нэг баг болгоод эрэгтэй сэрсний нэг устгуулах даалгавар өгсөн нь тохиолдол биш гэж бодож байна. Гэхдээ зүгээр л таамаг шүү гэж бусаддаа анхааруулж байдаг. Нэрэл тэд байгууллагын талаас үзвэл нийтлэг талаараа нэгэн хэв шинжийн асуудал тархигч нарыг цуглуулсан байсан. Мирия нэг эвгүй зүйлийн талаар бодож явдаг зүйлээ задлав. Тэр өөрийг нь болон найзыг нь ийм байдалд оруулсанд миний биеийг ийм болгосон. Биднийг ашиглаад хайдаг байгууллагаас заавал өшөө авах бол би байгууллагад дуулууртай харагдаж хойгоор нь судалгаа хийж байгаа. Нэгэнт ийм зүйл ярих болсных баттай биш ч гэсэн нэг зүйлийг хэлье. Бид сэрэх төгснөхийн дараа хязгаарын төвшнгөө мэдхээ болсон. Йома авраа ихээр өсөж мөн үе үе өсөлтөг болсон. Бид аль хэдийн сэрчгсэн. Хелен тавгуутж би тэр мангасууд шиг биш. Хүн идэх хүсэл надад өчүүхэн ч байхгүй. Тийм байх ёсгүй гэж уралдаг. Мирия уучлаарай би буруу хэлсэн бололтой хагас сэрсэн гэж хэлэх ёстой байх. Гэхдээ айжмаар явсаар бид бүрэн сэрэх үү? Эсвэл аюулгүй юу? Би сайн мэдэхгүй байна. Чиний гараа сунгах чадвар, Дэневийн өөрийгөө эдгэх чадвар нь сэрсэн нэгнийг л хийж чадах зүйл. Энэ бол нотолгоо. Дэнев сэржээ би ч мэдсэн юм аа. Бид бүгд холбоотой гэж. Бид баг багаар сэрсээр дуусах уу? Энэ чигээр үлдэх үү? Би угаасаа өөхөх болно. Бид хэдийн хагас сэрсэн бол хормын дотор хүчээ суллаж өөрийгөө эдгээгээд буцаж чадах ёстой. Үүний чинь нотлохоо би болъё. Хэрвээ би сэрвэл шууд дуусгаарэ гэд Йома хүчээ хязгаартан тулд шахаж эхэлнэ.
Мэриагийн гаргасан тамга зүг болж таарч шархаа эдгээгээд зогсохгүй бүр буцаж чадсан байдаг. Клэр тагнахаар ирсэн Галатиаг бүр мэдэрч өгдөг. Буцаж явсан Галатиа ийм холоос намайг мэдэрч чадах нэгэн байна гэж юу? Гэж гайхаж байхад нь даалгавар олгогч тэр дөрвийн аавраг сайн чэйжлээд ав. Хэзээ нэгэн өдөр тэдэнтэй тулалдах болно гэж хэлчихэд яваад өгнө. Бид эндээ салж өөр өөрсдийн ажилдаа бусаж орох болно. Байгууллагаас сэжиг авахгүйгүй асуудал тарихаа болох хэрэгтэй. Бид үүнээс цааш сонор сэрэмжтэй байхгүй бол болохгүй. Нэмээд хэлэхэд сэрсний дараа нэлээд хүчтэй болсон байх ёстой. Би үргэлжлүүлэн байгууллагыг судлах болно. Нэг зүйл. 1-5 хүртэлх зэрэглэлийн телеморуудтай ойртох гээд хэрэггүй. Дугаар 5 болон 6-2-ын хооронд маш их зөрүү бий. Таарвал шууд тулааны талбараас зүхтаа. Мэрия чинь өөрөө 6 дугаар зэрэг штэ. 1-5 дугаар зэрэглэлийн шулмын тэмдгүүдийг газарт зураад тогтоож ав. Нэгээс нь эхлээд нэрийг нь хэлж байснаа дугаар 4 дээр ирээд түүнээс аль болох холуур бай. Тэр сэрсэн нэгнийг агнахтаа бүр донтчихсон. Харгис догшин тулаандаа маш их цус урсгах дуртай. Түүнийг Офелия гэдэг энэ тэмдгийг сайн тогтоож ав. Хэрвээ сэрсэн нэгний талаар ямар нэгэн зүйл олж мэдвэл танаас заавал мэдээлэл хүргэх болно. Гэж хэлээд элдээ сулан байгууллагын харгас үйл ажиллагаатай тэмцэх нэгэн жижигхэн галын дүл бадамллаа.